хятадын талын өв садж ирсэн хэрэгэд Монголын тал руу Монгол хил зөрчиж орж иж өв садсан юм асуудал гарсан. Газар дээр тогтоосон, баримтжуулсан, дадламж зүйлүүдийг үйлдсэн хятадын талд хил зөрчичийг хүлээлгэж өгсөн. Хадлан хийж ирсэн мотоцикл, трактор, бусад ашиглаж ирсэн багц техник хэрэгслүүдийн бүгдийг дадламжаар хүлээлгэж өгч байна. Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу зөрчлийн асуудлыг шийдэрсэн байдаг юм аа. За хэвлийн сайтуудаар тавьж байгаа шиг цэргийн хан орж ирээд буудалгаад хил зөрчиж аваад явсан тийм асуудлууд бол байхгүй. Хятадын хэлийн цэргийн нөхдүүд зөрчил болсон газар дээр хил зөрчлөө гэдгээ эхлээд мэдсэн байдаг. Мэдсэн учраас та албаж исэн цэргүүд нь бол шин цэргүүдээс учраас тодорхой 1-2 оны цэргийн албаагчид нь бас нөгөө хил зөрчиж саадуулах зорилгоор явж байгаад бас хил зөрчсөн асуудал байдаг. Энийг бол газар дээр нь бас тогтоосон. Энэ асуудлыг нотломжоор хүлээлгэж өгсөн.